Жамбын Батмөнх. Энэ хүн социалист гэгдэж байсан үеийн Монгол улсын сүүлчийн удирдагч. Ард улны дунд түүнийг Батмөнх багш, Батмөнх даргамын дурсан хүн гэдэг. 1990 оны цагаан морин жилийн үеийн явдалд миний байр суурь хэмээх өгүүлэлтэн. Бид нийтээрэн ярьж эзэнснаар социализм гэж нэрлэгдсэн 70 жилийн түүхтэй нийгмийн тэр тогтолцооны сүүлийн 15 жил 9 сарын хугацаанд Монгол улсын засгийн болон намтрын тэргүүний онц хариуцлагатай албан үүргийг томилолт оруулан сонгуулиар гүйцэтгэх түүхэн хувь талын өчүүхэн миний хувьд оногсон. Тэгээ 3 сарын тэр үсгэлэнгийн үед тэнийг удаан үлсцсэн гэж хүмүүс бодож байсан. Гэтэл ингээд 3 хоногийн дараа үсгэлэн төвч бүрэн түнээр оцорлоо гэж шийдвэр гаргахад бол их олон бол хайхсан байх гэж. Яагаад тийм эсрэг үзэлгүй. Ингээд хамаг байр суурь өгч гэсэн бодлоо. Тэгээ яг тэр үедээ бол мэдээж хүмүүс бүрэн үнэлгээ өгөх хэцүү байсан. Тэгвэл яг ойрхон хугацаанд бол жинхэнэ дүгнэлт бол гарч чаддгүй. Тэгээд тэр цаашаа сонгуулиудын олон юмны цаана бол энэ үйл явдал бас зарим хүнд мартагдсан ч гэж магадгүй. Сүүлд нэгэн жин дараа би бодож байхад бол сайн сэтгүүлч ясл өгдөг хэлж байсан л миний хамгийн хүндэгдэг улс төр юм бэ гэж надаас асуухад бол Батмөнх гэж хэлдэг. Гадна ч юм уу хамаагүй. Манай улсын энэ орчин үеийн түүхэн хамгийн том нөлөө үзүүлсэн. Тэрний үгээр энэ арчууд зах зээлийн замд шилжчихэд энэ 50 замын яг эхлэлийг тавьсан. Мэдээж яг миний бодож байгаа бол тэр үеийн манай улсад хоёртлын байр суурь байсан байна. Нэг хэсэг нь бол одоо нэг бол өчигдөр дарчин зүйтэй. Нийт хүмүүст яг гэдэг юм. Гэтэл хамгийн шийдвэрлэх саналтай юм бол дэж Батмөнх байсан. Тэр яг энэ шийдвэрийг гаргахад бол голлох нөлөө үзүүлсэн тодорхой. Тийм учраас одоо хүртэл өнөө хүртэл манай түүх ямар маягаар яв. Ингээд Азийн загвар гэж юм бол голдуу юм дарангуулын систем улс төрөнд тогтоод эдийн засаг нь төгсч юм тийм загвар байсан. Гэтэл Монгол тэр доторх хөрмөцөөр гарч ирсэн гэдгийг үнэлж байгаа. Айл айл өөрчлөлтийн зэрэг хийж болдог юм аа гэсэн. Тэгэхээр энэний эхлэл бол яг юу гэдэг 92 онд ч юм уу 10 онд ч тавигдаагүй. Яг тавигдсан хугацаа нь бол 90 оны 3 сарын дээр улсын төвчөө огцлоо гэдэг шийдвэр гарсан мөч. Энэс цааш бол бүх үйл явц нь энэний үр дагаварлаж явсан гэж үзэж байна. Засгийн газрыг тэргүүлэх хугацаанд зөвлөлт холбоот улс болон социалист орнуудтай бүхий л аргаар ойртны ихтрах явдлыг гадаад улс төрийн чиг шугам болгон тавьж байлаа. Батмөнх энэ чиг шугамыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөлт холбоот улсад хэд хэдэн удаа ажил хийсэн байна. Ялангуяа 76 онд гарын үсэг зурсан Монгол зөвлөлтийн бүх талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт